сайн байна уу арангачуудаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Төчиг подкастын хамгийн анхны дугаард Монгол улсын гавьяа тамирчин Сэндбаатар оролцож байна. Мэдээж арангачууд та бүхний хамгийн гоё хүндэлдэг, хайрладаг тамирчин байгаа. Төчиг подкастын хамгийн анхны дугаард оролцож байгаад би бол баярлж байгаа. За ингээд төчиг подкастын урилгыг авч ирсэн танд маш их баярлалаа. Өөрийгөө нэг танилцуулаач. За одоо миний хувьд бол за хоёр дахь одоо подкаст оролцож байна. За тэгээд яг арангаад би бас 5 жилийн дараа дөнгөж ирээл имэд манай имэм нь одоо 85 үрж байгаа. Тэгээд Америк явахаас өмнө нэг уулзчаад ирэй гэж бодоо. Тэгээд дөнгөж арангаад ирээл. Тэгэл урилгыг хөдлөж аваад тэгэл шууд одоо явахаа өмнө бас нэг оролцъё гэж бодоо. Тэгээд маш их баярлалаа. 5 жил ирээгүй гэж тий. За нутагтаа ирээд ер нь сэтгэл ямар байна? Яг нутагтаа ирээл энерги тэгээ болгоо ууландаа мөрөгчөөл ер нь энерги аваа буцдаг юм дөө. Имэдээ өмсүүлэх гэж л би арангаад ирдэг. Ер нь бол тэгэл миний бага насны амьдрал чи одоо арангай тэгэл чулууттай өнгөрсөн. Тэгээ хурдан мороонаал тэгэл өссөн болохоор тэгэл ер нь салшгүй холбоотой. Ер нь цэцэрлэг нас 10 жилийн арангаад өнгөрөөсөн үү? Хэдэн нас хүртлээр байсан арангаад? 10 жилдээ за 10 жил мэлдээ бол арангаад байгаагүй. Би цэцэрлэгт л ер нь бол санжаагаар ямар ч гэсэн олон цэцэрлэгээс хөөгдснөө санаж байна. Нилээн дүрсхүү хүмүүлдэг л хөөгдсөн. Тэгэл ер нь л багасаа л ер нь нэглээ хөдөлгөөнтэй. Зуны амлалтаар бол байнга нутагтаа ирж байх уу эмээ өдрөө? Ер нь жоохонд манай аав ээж наваа хөдөө эмээгийн дүлдэждэг гэсэн байхгүй чулуутад. Тэгэл чулуутад ер нь тэгэл ах нар дээрээ тэгэл аавын дүүнэр дээр л өссөндөө. Тэгэл морь унаал тэгэл цэцэрлэгт байж хахад арангаад манай ээж авах байдаг гэсэн. Тэгэл цэцэрлэгтээ тэгэл ганц модны ашаанаас тэ одоо ус төрөл гүйдгээл санаж байна. Тэгэл тэр мэдрэмж чинь гоё штэ дурсамж үлдээд. Ер нь нэлээ гой дурсамжуудтай. Зорилгон биелүүлээд эмээдээ өмсүүлээд нутгийн орноосоо энерги авцаад буцаж очиад хамгийн ихний зорилго ямар зорилго баа? Одоо би 15-нд буцаад Америк явчихна. Тэгээд маш том зорилго өөртөө тавьсан байгаа. Тэгээд сая бас тоглоод би хоцсон. Тэгээд 12-0-тай болсон. Одоо өөрийнхөө жиндээ дэлхийд 2600 боксчноос одоо дэлхийд топ 12-д орсон. Тэгээд тэр тоогоо хараад бас маш их баярлж байна. Одоо ер нь бол том одоо тоглолтууд руугаа яг ингээ ороход ер нь бол бэлэн болсон байгаа. Ганц хоёр тоглолт хийгээл ер нь дэлхийн аваргын төлөө тоглож магадгүй. Маш том зорилго. Тэгэхээр энэ том хүсэл мөрөөдөл анх яаж эхлүүлж байв? Хэдэн наснаас спортын гараагаа эхлүүлж байсан бэ? Тэгэл яг Бээжингийн олимпийг үзэл одоо Бадруугаах, Сэрдан бах хоёрыг үзэл би ер нь л бас нөгөө нэг ер нь жоохон байж захтай ер нь зодон цохоо айгүй хид байсан. Тэгэл хүүхдүүдтэй ер нь бол айгүй гар зүрдэг те. Тэгэл ер нь бол төрсгөө. Нэлийн төрсгөө хүүхдтэй. Томоотой бол биш. Гэхдээ ер нь бол дуугаа. Тэгэл нөгөө хүүхдүүд ч хоорондоо айгүй сонь штэ. Одоо жоохон байж байгаа чи энтэй үзээл гэдэг нь ерөөсөө те дотор айж байгаа мөртлөө тэгэл үзээлгээл үзчихдэг. Тэгэл гудамжинд ер нь бол тэгэл айгүй төрсгөө байсан. Ер нь ээж аавынхаа чихийг айгүй халууцуудаг л хөвгдөлээ. Тэгээд олимпик үзэл за би ер нь боксд орё гэж бодоод ер нь спортод орё гэж бодсон. Шууд өөрөө ер нь шийдсэн үү те? Ер нь бол өөрөө бол эхлээд би найзуудтайгаа дагаад эхлээд чөлөөтөр би явсан. За. Тэгээд анх удаа Улаанбаатарт очиод тэгэл ямар том хот вэ гээл бүрнүүдээ ангаагаал тэгэл тэр чанаас ер нь эхлээд чөлөөтөд би 2 сар явсан алдар спорт донд. Тэгээд би 2 сар явж байгаад арай жоохон холдоод идэв гэсэхгүй. Манайх ч 32-т байдаг гэсэн. Тэгэл арай жоохон холдоод байхад спортын дугаард руу явъя гэж бодоод. Тэгээд манай хэд настай? Би ч одоо 10 настай л юм уу те. Тэгээ би ч одоо 28 настай. Тэгээд яг спортын дугаарны яг чөлөөтийн секц руу ах дагуулж орж ирсэн чинь хажууд нэг боксинг секс байж таардаг. Тэгээ инхтэй багшд. Тэгэхэд нэг сарын сургалтын төлбөр нэг 50000 төгрөг лээсэн баг. Тэгээд 50000 төгрөг манайх өгөө тэгээ би анх боксд орж ирлээ. 10 настай юм шүү дээ.
Тэгэл ер нь тэгээ тэрний өмнө яг Бээжингийн олимп үздэг байсан. Тэгэл бокс гэдгийг харсан байсан байхгүй. Тэгэл Тэгэхээр хобби болгоцсон байж тий. дээ. Тэгэл хоббиг ороод ер нь бол орсон. Тэд шууд хичээлдээ тамирчин болно гэдгийг мэдрэх хэцүү байх. Тэгэхээр хэр удаан хичээлсийн дараа энэ спорт ер нь бол миний салбар мөн байна гэж харсан бай. За тэгээд 10 настай жоох хүүхэд чинь би нэг 2 сар болоод анхныхаа тэмцээнд төрүүлж ирсэн байхгүй. Өө тийм үү. Төрүүлээд за нэг 2 3 тэмцээнд төрүүлээд тэгээ манай багш намайг амар дарддаг гэсэн байхгүй. Манай багш чи одоо их тайван гэ багш. Зөв. Чи өнгөрч Хамгийн анхны болохгүй багш. шүү. Өнгөрч болохгүй шүү гэдэг энэ нэм өнгөрөө зан гэдэг юмыг ерөөсөө надад цуглаагүй. Чи өнгөрөөд байна. Өөрийг чи ажигласан биш үү? Ер нь өнгөрчих гээд байдаг гэсэн байхгүй. Тэгэл нэг тэгээ би одоо ингээ өнөөдөр авар болсон. Би үеийнхнээсээ тасарчлаа ч юм уу те. Ингиж бүр ингэж нэг өнгөрөх гээд байдаг гэсэн байхгүй. Тэгээ манай багш бол намайг байнгын дарддаг гэсэн. Тэгээд ер нь тэгэл нэг 5 6 жилийн дараа л ер нь бол тамирчин болсон л гэж боддог юм би. Тэр үеийн мэдрэмж одоо л тамирчин болох эхлэж байна да гэдэг ч юм уу. Жохон хүүхдүүд чинь тэгэл тэр одоо яг насных л баг. Ээж аав руу заалгаад байнгын ингээл миний араас те хөөцөлдөөл чи заавал өнөөдөр бэлтгэлээр эсвэл орой 2 тэгэл ер нь ингэсээр байгаа л одоо бэлтгэл нэгж таслуулаагүй яг тэр юунаас л би одоо энэ одоо тамирчин тууштай байсны үр дүн л гарч штэ те. Яг нь намайг ингээд жоохон байж байгаад айгүй олон хүүхдүүд байсан л да. Тэгээ намайг хождогч тамирчид байсан. Тэгээд тэр тамирчид болохоор ингэдэг байхгүй. Одоо ингээд уулзахаар зөндөө би чамаа хожиж ийсэн штэ тий. Тэгээд тэгэнгүүт чи тэгээ яагаад шантраа болцсон бэ? Чи яагаад шантраа бэлтгэлээ болцсон бэ? Чи тэгээд тийм л мундаг байсан бол чи ингээд бэлтгэлээ хийгээл ингээд яваал ингээд надтай адилхан ингээл авраг болж болох л байсан шүү дээ. Гэл би шууд хэлдэг байхгүй. Тэгэл Зөв шүү дээ. маань шантарсан юм аа л гэдэг юм лээ. Тэгэхээр нэлээ тууштай байх л айгүй чухал гэдэг байхгүй. Гэтэ шалгах зүйл айгүй чухал асар их гарсан байх өөр чинь бол ер нь бол мөрөөдөлтөө л үнэжсэн. Тэгэл мөрөөдлөө те дотроо ингээд айгүй том юм бодсон байсан байхгүй. Би ямар ч гэсэн олимпийн авраг болно, дэлхийн авраг болно. Тэгээ би мэрэгчлэлд гараад те бүгдийг нь үзүүлээд өгнө гэсэн юм дотроо бүр нэг буцалсан юм байсан байхгүй. Ер нь хичнээн багшийн арга барилаар ажилласан бэ. Хамгийн их өөрчин амжилтанд нөлөөлсөн багш чинь ер нь дурдвал би одоо багш одоо надтай ер нь бол байнгын л хамт байдаг гэсэн доо одоо ихтэй багш. Тэгэл те манай багш наваа загнангууд би ингээл уйлал одоо мишог нүдтүүлэн шүү дээ. Яа багш тэгээ багш ингэдээс чи миний амжилтыг ингээд давж чадаарай гэдэг байсан байхгүй. Багш чи одоо Монгол улсын 9 удаагийн аврах шүү дээ те. Тэгээ би багшаас илүү болно ингээл дотроо би багшаасаа илүү болно гэл яг ингээд шүтээ зугаал бэлтгэлээ хийдэг гэсэн байхгүй. Тэгээ маа багш чинь за 2013 онд би насан туршидаа улсын авраг болоод 17-тод төрүүлжсэн байхгүй. Тэгээд төрүүлээд тэгэхэд манай багш эмэгтэйчүүдийн ахлах тасалжуулагч болоод гээд ер нь юу ягаа би шгшээгд үндэсний шгшээгд ороод одоо өөр багш нартай одоо тэгээ Монгол улсын гавьяа тасалжуулагч ган зөрөг багштай ер нь бол ингээд одоо өдөрлөгөнд орно бокс тоглол хичээлэл улам сайжраал ингээд ер нь явсан. Тэгэл манай бас Монголын багш одоо тасгалжуулагч нь бол ерөнхийдөө заах арга барил нь бол ерөнхийдөө сайн. бусад тамирчид нь одоо өөрөө том орноор аялаад тамирчдыг ажиглаж харж байгаа ш. Тэгэхэд Монголын тамирчдын давуу тал бол нөгөө багш нарын тасалжуулагчийн давуу тал нэг арай хатуужл сайтай байна уу? Юу н давуу тал нь юунд байна? Давуу тал нь гэвэл манай багш нарын арга барил нь одоо яг нэг юм яг толгойд л суулгаж өгдөг юм шиг санагдав. Ухаан дээр нь л ажилладаг юм тий. Ухаан дээр л ажилдаг. Тэгээд бас нэг цохилтыг бас тий 1000 давт гээл ер нь бол одоо Батцүрэн багш одоо ингэж хэлдэг байхгүй бэлтгэлийн дараа байнгын одоо юм давт гээл бас манай багш ер нь бол Монголын багш нар тэгэл дандаа л ер нь тий хин хөсөө туслуулж чадна хин одоо тэгж одоо төвчээртэй хөдөлмөрлөж чадна тэр нь л тэгэл амжилтанд хүрдэг шүү гэдгийг л ер нь байнгын хэлдэг тий. Зөндөө л алдаж байгаа нь үзлээ тий. Одоо яг ингээд бодохоор бол яг нөгөө нэг дотроо нөгөө мөрөөдсөн тэр одоо тий би чадна тэрэн дээр нөгөө хүрч чадна гэсэн юу дээрэл илүү дотоо юмнуудыг хаяал ганцхан бэлтгэлээ л хийх юм л. Одоо бокс ч юм бол одоо ер нь бол тамирчин ганцхан бэлтгэлээ хийгээл за би чаднаа. Тэгээ бусд одоо нэг ар гэрээ асуудлууд байдаг шүү дээ. Янз янзын асуудлууд тэднэрийг шууд хаяал ганцхан одоо зааландаа л ирэх бэлтгэлээ л хийх.
бэлтгэл сайн байвал тэр дивжэн дээр ямар байх нь хамаагүй юм шиг. Ер нь бол дивжээ бэлтгэлээ тасална гэдэг чинь л хамгийн буруу юм лээ тамирчин өнөөдөр. Зөв. Тий. Өнөөдөр чи бэлтгэлдээ ирж игэл тий. Манай одоо яг Wally гэдэг одоо миний Америкт байж байгаа багш дандаа яг тэгж хэлдэг байхгүй. Чи өнөөдөр авраг болоод тий наргиц ингээ шоудаад ингэх юм бол бүх зүйл чинь дуусаа гэдэг байхгүй. Тэгээд чи үнэн шүү. тий тэгээд авраг болцсон тий. Маргааш нь чи зааландаа ирж өгвөл чи өнөөдөр ч ахаад авраг хэвээрээ л ирдгээрээ ирэх л ёстой. Тий тэгээд ирэх л ёстой байх гэдэг. Яхаа тэгээд найз нөхдүүдтэйгээ бараг 2-3 жил уулзаагүй байжгаад найз нөхдүүдтэй сайхан гарч орсон. Тэгээд одоо буцаад Америкт очихдоо би шал өөр хүн болоод очино. Тэгэл ерөөсөө одоо дэлхийн топ 12-д орчиж байгаа юм чинь одоо ерөөсөө яг хамгийн сайн формтой, хамгийн сайн одоо бэлтгэл хийгээд одоо ерөөсөө одоо миний нэг бокс тоглох одоо цаг хугацааны 5 жил байна. Одоо мэржлийн бокс тэгэл тэр 5 жилийн нэг тултлан л үзье л гэж бодож байна. Тэгэл ер нь бол карьераа тийм 5 жилийн бас хугацаа гэж бас байна уу те? Мэржлийн бокс бол ер нь бол нэг 40 хүртэл идэв. Тий. Одоо бие те айгуу сайн ингээд формтой байлгаж өгвөл 40-с дээшээ тоглож болно л доо. Тий. Тэгээд мэржлийн бокс бол ер нь бол яг миний яг хүсэж ирсэн спорт. Тий. Одоо яг зүгээр ингээд Маань ч бас сонирхолтой юм шиг 5 жилийн хугацаанд бас өөрийгөө бас дарах хугацаа гэж ойлгож болох юм биш үү те. Одоо тултлан одоо ер нь бол байнгын одоо формтой хорно л гэсэн те. Одоо ингээл Америкт бэлтгэл хийгээл ингээ явж байхад одоо 1 сарын бэлтгэл ч юм уу те 1 сарын бэлтгэлийг нэгэн ширхэг пиавар солидог байхгүй. Тийм үү. Тий 1 ширхэг пиавар чи 1 сарынхаа бэлтгэлийг одоо үгүй хийж байгаа гэсэн. Яг тэрийг би яг биен дээр яг мэдэрсэн. Яг ингээл амар гоё болоод яг нөгөө клубынхаа бүгдийг ингээл зодоол те амар гоё болоод тэгэл нойр өрөхгүй байгаад нэг пиав уучаад мдаад өгдөг байхгүй. Тэгээ би маргааш нь Испаникт байсан. Тэгсэн чинь шууд Испаник дээр хамнаас гоожал нөгөө нэг өмнө зоддог байсан тамирчинтай бүр амар зодуулдаг. Тэгээ шууд манай тасгалжуулагч ирэнгүүтээ чи өчигдөр ямар нэг юм хэрэгэлсэн үү? Би ингээд өчигдөр нойр өрөхгүй байхаар нэг пиав уутсан юм аа гэж хэлчихэж. Амар уурлаад бүр шууд Спарангийг зогсоогоол чи өстө нэрэ те бидний хөдөлмөр энэ өрсөлдөх тамирчныхаа одоо хүндэлсэнгүү чи миний ажлыг хүндэлсэнгүү гэл ингээл амар юм болж байгаа байхгүй. Одоо энэ хөдөлмөрийг хүндэлсэнгүү гэд те нилээ уурлаад тэгэл 10 раундаа дуусах гэж байгаа байхгүй. Би баг 4 дээр нь бүр ингээ хамнаасаа цус гарцсан те бүр амар ядарсан байж байгаа байхгүй. Тэгэл нөгөөтгөнтэйс баг 10 раунд амар зодуулаад тэгэл нэг арай гэж нэг спар ингээд дуусах байгаа байхгүй. Тэгэл тэрэн дээрээс за яг тийм байна тийм байна. Би энэ дээр те яг би энэ дээр ойлгосон. Нэг пивэн дээр тэгээд цус гараа эхэлж чинь гэдэг чинь ямар амар юм бэ те. Тэгэхээр би хүний философи хүртэл дотор болж байгаа үйл явдал нь хүртэл аягүй чухал юм байна л да. Бид нар ч болохоор зүгээр гэж бодоод байдаг гэсэн байхгүй тийм шин бэл. Тэгэхээр одоо ер нь одоо ингээд сая хийсэн тулаан байна шүү дээ. Саяны тулаан дээр ер нь яг ингээд авраг болоод болсны дараах багшийн тэр нөгөө харах өнцөг ер нь мэдрэгдсэн үү? За чи бодоогүй шүү, молоогүй шүү гэсэн эсвэл хүмүүсийн хандлага ер нь ямар байсан бэ? Одоо манай одоо Wally бол за чи одоо яг маргааш надтай одоо буцах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Шууд хин ч гэсэн бүгдийг хай. Хоёлоо зүгээр буцаа гэж байгаа байхгүй. Америк руу буцаа. Одоо ингээд тэнгууд нь би ч бараг 5 жил бараг цагаан сараар одоо тий одоо хайртай хүмүүстэйгээ золгоогүй шүү дээ. Тэгэл цагаан сар болон жингээ асаал байж идэг тий. Тэгэл нөгөө нэг бууз мууз хүмүүс идэл ямар гоё юм бэ гэл ингээл гүрийгээл үж идэг байхгүй. Тэгэл хүн амьтантай золохгүй байрлцсан. Тэгэл нэг шгшөөгийнхаа хэдтэйгээ л ингээл зоолгон тий. Тэгэл яг нөгөө нэг хайртай аав ээж одоо тий одоо бүх одоо татны хүмүүстэйгээ ер нь бол 5 жил уулзаг байхгүй. Тийм тэгээд би ингээд цагаан сараар яг би энэ ч баймаар байна. Тэгэл одоо л ингээл те бүх хайртай хүмүүстэйгээ ингээл уулзаал эргэн тойрныхаа дотны хүмүүстэйгээ бүгднтэй сайхан золгоол гоё байна. Тэгэл буузаас та хүснээр идэж байна. Одоо наваг одоо Америк руу буцаад очингууд чи бууз идсэн үгээ наваа эргүүлээ хөөгөө олчих ч магадгүй маань. Тэгээ бас юу түрүүний пеп шиг нөлөөлөх байгаа айгүй юу. Чод би нэг сарын дотор эргээ формд орчин. Тий.
Бэлтгэл юу тэмцээн маань ойртойг учраас арай гайгүй гэж юу. 5 сарын 20 доор миний дараагийн тулаан байгаа. Тэгээд 2 сарын боронтой ороход бол ер нь бол гайгуулах гэж бодож байна. Зөв. Таны бууз мууз хоол моол бол чөдөд ингээ сайхан идчихтэй гэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь одоо очиод бэлтгэл дээр бол тэр хэрээрээ л хөдөлмөрлөн гэсэн. Тэр хэрээр л одоо 10 бууз идсэн бол за 1 цаг бэлтгэл хийгээд гэсэн бол тэр нь 2 цаг боллоо тий. Тэгээд өдөрт би чи 3 бэлтгэл хийгээ явдаг. Тэгээд ер нь тамирчин хүн бол байнгын формо барайл тий. Одоо идчих бүх юмнуудаа ер нь бол анхаарал явж явах хэрэгтэй л доо. Америкт очиод ер нь сурсан дөө. Одоо яг ингээд бид нар ч болохоор хоолгүй жингээ асах гээд дайраад идэг. Тэгээ хоолгүй усгүй жингээ асах гээд дайраад идэг тий. Тэгвэл Америкт очингод юмаа идээд усаа уугаад жингээ асаж байгаа байхгүй. Зөв хоол гэсэн үг. Тий, айгүй зөв хоолтоор тэгэл байнга ус уун. Ерөөсө газтай ундаа янз юмнуудыг ерөөсө хориол чихэр мэхрийг хориол тэгэл гоё аль болохоор хөнгөн одоо тэгээ салаад малаад идээл тэгэл ерөөсөө өдрийн 3 хоол идээл юм. Тэгээ ерөөсөө өсөхгүй тэгээд амар гоё системтэйгээр ингээд чиндээ ямарч ядралтгүй орж байгаа. Хэрвээ хоолоор хасаадах юм бол ядарна шүү дээ тий хүн чинь амархан ядарч эхлэв. Нутаг орныхын төлөө төшиг тулгуур болох. Ер нь бол одоо чиний өөрийн чинь амжилт бол бараг нутаг орондоо хийж байгаа хамгийн том төшиг тулгуурыг би бол харж байгаа. Би болохоор ингэж бодоод байгаа. За яг боксоор тий одоо боксыг ер нь бол арангадаа хөгжүүлэе гэсэн юм ер нь бодолтой байгаа ирээдүйдээ. За тэгээд нэг өдөр карьераа дуусгаж ирээл тий одоо арангадаа боксинг клуб ч юм уу одоо тэгээд одоо ирээдүйн олимпиадын аваргуудыг бас төрүүлмээр л байна. Бангаагаас ч бас зөндөө алдартнууд өгдөө шүү дээ. Одоо тий ямар ч спорт төр за жудо байна тий чөлөөт байна бокс байна бүх төрлөөрөө байна шүү дээ. Одоо бүх байр үндэсний бүх байна тий тэгэхээр бид нар бол одоо яг ингээд нэг клубээс одоо ер нь айгүй сайн багштай байхад бол олимпиадын аваргууд бол төрөх нь бол боломжтой байхгүй. Одоо дараачийн одоо олимпиадын аварга нь одоо арангаас ахад одоо төрөх ч юм уу тий. Ер нь тэгэд төрүүлэхийн тулд хэдэн наснаас хичээлдвэл зүгээр байдаг юм. За нэг 11-ээс 10 одоо 2 юм уу да. Ер нь 15 дотор л байж хаад ер нь. Тийм багаас нэг хич. Тий. Ер нь бол багасаа л боксыг сурна шүү дээ. Тэгэд давхар багшийн дадал. Тий. Айгүй сайн дасгалжуулагчлаа хэрэгтэй. Яг нөгөө анх чамайг хатаад хөөрөө гэдэг нь мэдэнгүүтээ ажиглангуудаа тий дараад байгаа шүү дээ багш хүний тэр нэг арга ухаан цаад арга ухаан бас нарийн байгаад байгаа байхгүй. Тэрэн шиг багшийн ухаан бас айгүй чухал байх гэж бодоод байна. Багшийн ухаан бол айгүй чухлаа. Тэгээд айгүй сайн багшийг бас сонгох хэрэгтэй. Тэгээд бас нэг босон болоогүй худлаа багш нар бас байна шүү дээ. Одоо тэгээд энэ бардам өдний хүртэл ингээд спортоор явхад саад бэрхшээлийн талаар ярихад ер нь хасар их саад бэрхшээл өөр чинь байсан баха. Хамгийн их ер нь хэцүү байсан. Одоо бууж өгье гэж бодсон ирнээл тийм ер нь хэцүү үе байсан уу? Тэр үеэ дурдвал тийм хэцүү үе бол байсан. Тэгээ надад бол зөндөө л байсан. Зүгээр амар олон л байсан. Тэгээ яг тэр үе чинь манай арангаачууд их хвжлийн хамгийн их санаа зовсон байх гэж би бүр өмнөөс нь бүрдэл санаа зовоод ахраж хүртэл ярьж байсан. Дүү чинь гайгүй юу? Яаж ингэж тэгэхэд ер нь тухайн үед өөрөө чинь ингэж бодоход хэцүү үе яаж даван туулсан. Хамгийн хэцүү үе ер нь яг дурдаад ярил ямар хэцүү вэ? Би нэг тоод юм дөө. Зүгээр шууд тоодгүй. Тэгээл одоо тэгээ сошиал наа одоо шин дээр ингээл те янз янзаар ингээл хүмүүс бичдэг. Тэгээ би нэг тоогоогүй. Яагаад тэгэхээр вэ шүү дээ. Миний хоёр охин л намайг хайрлаж байгаа. Тэ миний аав ээж намайг хайрлаж. Миний хайртай хүмүүс намайг хайрлаж хаад бусд нь яг юу гэнүү вэ надад юу ч хамаагүй байхгүй. Хайртай хүмүүс мэл дэмжиж байвал болоо. Тийм миний хайртай хүмүүс надад байна. Тэгээ бусдууд нь ингээл те дэмжих нэг нь байгаа, дэмжихгүй нэг нь одоо те шин шидээр бүр яг нөгөө хүнийг чи нөгөө нэг амар өндөр одоо ингээд хүнийг ингээ ялчингууд бүгд ингээ магтдаг байхгүй. А хүнийг ингээд одоо те нэг алдаа гарангууд л өстой харин жинхэнэ амар дэвсэлдэг тэгээл нэг тоогоогүй зүгээр л ингээ за зүгээрээ зүгээр би те би зүгээр л эргэж ирч чадна. Би зүгээр те надад ингээд 2 гарав нь байна те би миний хүсэл зорилго мөн байна. Наа хайрлаж байгаа тэ надад хайртай хүмүүс байна. Би зүгээр л өөрийнхөө зүгээр хийх ёстой одоо тэ хамгийн сайн чаддаг юм а хийн гээл тэгэл Америк руу явсан. Тэгэл Америк дотор буцаал ингэсэн. Тэгэл бас энэ хүндлэлийг бас дааж явна гэдэг чи одоо яг айгүй хэцүү байхгүй. Тэгэл хамгийн гол нь хамгийн сайн одоо төвчээртэй тэ хамгийн сайн сахилга баттай тэр нь л ер нь бол ингээ яалдаг. Би бол өөрийгөө сахилга баттай гэж бол ерөөсөө хэлэхгүй. Би бол зүгээр яг биеэрээ яг бүх зүйлүүдийг ингээд туулаа те ингээд явсан. Тэгээд харин өөрөөсөө одоо өөрийгөө бэлдэж гарах одоо дүүнэрийнхээ
яг өөрийнхөө замаар бидлээ ер нь бол явуулахгүй гэж бодож байна. Ерөөсөө тамирчин хүнд бол те юун пиамаа одоо юун газ даунда одоо те сахилгуудаа алдах одоо юу вэ? Тэд нар бол ерөөсөө л хэрэггүй. Хамгийн хэрэггүй зүйлүүд бол ер нь бол хэрэггүй л байхгүй. Тэгэл айгүй зөв замаар айгүй зөв одоо системтэй зөв одоо менежменттэй ингээд гаргаад ирэх юм бол манай Монголд одоо ялангуяа манай Монгол одоо тэр менежментийг юу гэж Монголын системд байна уу? Багш нар зааж өгөх үү? Эсвэл өөр чинь яг ингээд цаанаасаа гарч ирж одоо л менежмент одоо те ер нь боксыг одоо ер нь хүмүүс одоо л ойлгож эхэлж байна шүү дээ. Одоо л ингээл ер нь тамирчид одоо боксing тамирчид одоо боксыг ингэж бэлтгэх хэрэгтэй байна гэдэг үзэж те одоо ер нь бол маркетинг гэдэг юмыг бас ойлгож эхэлж байгаа байх гэж бодож байна. Тэгээд системтэй яг зөв замаар авах юм. Нэрээ маркетинг талаас ярих юм бол нэрээ өөрөө чинь маркетинг бас сайн явдаг юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тухайн хурал мурал дээр ч гэсэн те нэг руугаа ингэж занж манж байгаа ч юм уу. Тэр бол цэвэр маркетинг нөө эсвэл яг тухайн хүний характер гарч ийн үү? Яг тэр нь бол яг характер тий. Тэгэл яг дотроос тэгэл өршлөг тамирчингаа хараад нүдрүү нь харахаар чинь яг тэгэл огшоод байгаа юм чинь таанаас зүгээр маргааш нь зодтолдох үеж үзлэгч чана үзчихмээ санагдаад бас тухайн хүнийхээ юуг яаж юм сэтгэлзүүд бас нөлөөлж байна. Нөлөөлөх гэж үзэн шүү дээ. Одоо тэр чи одоо хоёр тамирчин хоорондоо нүд рүүгээ хараад тэ яг ингээ бие бинийгаа ингэж хардаг байхгүй. Чи бэлтгэл сайтай байна уу тэ чи бэлтгэл муутай байна уу гэдэг бүх юм нүдний арцнаас нь мэддэг. Жохон бэлтгэл муутай байх юм бол ер нь нүд рүү бол ихцэлж харж чадахгүй. Зүгээр бэлтгэл сайтай байх юм бол за энэ ноётой маргааш аяг алдцсан дээ гэж ингэж харагддаг. Сэтгэл зүгээрээ бас 50 унтдаг. Тий. Ер нь нүднийх нь харцыг хараад за маргааш бол би хожноо гэл ингээл айгүй гоё 50 амардаг байхгүй. Харин нөгөө тамирчин өсдөг тамирчин бэлтгэл нь сайн ер нь ингээд нэг үзээтэй ингээд нүднийх нь харцнаас харагддаг. Тэнгүүд шүнж ингээ бодох юм чинь штэ өмнөх тоглолт Монголд юу үлээ гэд ингээл за энэ алдаан дээр нь ингэн гэсэн тэгээд оройн бас нэг жоохон нойр сэрүүлцэж мэрүүлцэх нэг тиймэрхүү. Тийм багийн ажиллагаа байдаг. Одоо жишээ нь өрсөлдөгчөө багаараа ингэж судлаад ч юм уу судалган тийм ажиллагаа бол байгаа байх. Тий, байнгын судлаа штэ. Одоо нэг тамирчиндаа зориулж бараг 2 сар бэлтгэлээ нөхгүй. Бүх алдаа дутагдлаа гизэн онгож уул гизэн зогсох юм байна те. Гизэн хуураа дээшээ зогсох юм байна ингээл ер нь багтаагаа бол байнгын тэр одоо өрсөлдөх тамирчин сул талыг нь бол харж одоо 2 сар бэлтэнэ. Одоо тактикаар надаас хүчтэй тамирчин бол те за би ухтуулж ажиллах юм байна. Хоёр талд нь гарч ажиллах юм байна гэл ингэн зүгээр ийм залтай ийм хуурдаг ингээ тамирчин байх юм бол би өөр гар дээр аваа шахаад ингээ явах юм байна. Ерөөсөө яг цэвэр тактик гэхгүй одоо бас нөгөө нэг 10 раунд за 12 раунд ачааллыг бас даана гэдэг чинь одоо бэлтгэлийн форма айгүй сайн авах хэрэгтэй. Тэгээ 12 раунд тэснэ гэдэг бол хэр оргийн одоо тэг бэлтгэлгүй хүн бол 12 раунд тэсэхгүй. За нэг 3 раунд тэсүүлэх юм да. Хичнээн мундаг толдог гэсэн чи бэлтгэл муутай л бол тэсэхгүй. Тэсэхгүй 12 раунд чинь тоглоом биш. Юу ирч хэцүүлэлтэй би ч гэсэн хаднаас гарахад нэг раунд дээр нэг раунд л хамгийн. Ер нь бол эхний раундаас төгсгөл раунд хүрээ аль нь хамгийн хэцүү байдаг вэ? За ер нь за 12 раунд ингээд тулдлаа гэж бодоод за нэг сүүл нэг 8-8-аас ахуулаад за нэг 7-8 л надад л хэцүү санагдтыг. Тэгээ тэрнээс хоошоо болохоор бүр ингээд хөлс мөс задгаараад айгүй гоё тайван болчтой байхгүй. Бүр задраад ирчихсэн гэсэн үг. Эхний нэг 5 раунд хүртэл яг нөгөө би чинь халж өгөхгүй. Тэгээл нэг хүс гарах гээд байгаа яах гээд байгаа мэдтгөө. Тэгээд ингээ хөлс гараал эхлэх юм бол бүр гоё сул болоод ингээ явчихна. Би халаад ирэхээр бүр гоё явчих. Би халаад ирэхээр ер нь бол ядрахгүй. Тэгээ бас энэ дунд ч 12 раунд хамаг юм гаргачих болохгүй. Зүгээр одоо тэгээ боломжоо ашиглаад ер нь бол амьсгалтынхаа зөв хуваалтанд оруулаад тэгээл өрсөлдөж байгаа сул талын сайгаал яваад байна ерөөсөн. Хажуугаас багш нар бас нэг зөвлөгөө маягаар орилоод идэв штэ. Тэр бас таад нөлөөлдөг юм уу? Нөлөөлнө. Сонсох уу бас хажуугаар нь. Зөв цогцолтыг бас сонсож хийх хэрэгтэй. Тэгээд бас буруу цогцолтыг бас одоо цогцолт хийлээ штэ. Тэ яг тэр өнгийг хийж байгаа шууд одоо зөрүүлээд одоо нөгөө нэг айгүй хүн цогцолтонд орох юм бас тиймэрхүү юм байдаг байхгүй. Тэгээд би бол яг хажуу талаас хэлж байгаа багш нарын үгийг бол ерөөсө сонсдгоо. Зүгээр яг суугаал яг нөгөө яг амралтын 1 минутын дээр л яг ингээл багшийн яг үг коуч юу гэж хэлэх нь үү сайн. Коуч яг юу гэж хэлэх нь гэл яг сонсдог. За миний алдаа бол тэр юм байна. Чи ингэж ажиллавал ингэ хожиж болох юм байна гэдэг айгүй тодорхой нэг
1 минутын дотор нэг айгүй тодорхой боловсруулж байгаа юм биш үү? Айгүй тодорхой хэлж чагаар яг амар гэдэг. Тамирчид яг суугаад яг 1 минутын дотор л яг за багшаа сонсоод дараагийн тактика боловсруулаад яг тактика одоо багш яг хэлэнгүүт за одоо ингэж энэ харах хэрэгтэй юм байна. Энэ дэр хэтрүүлээд байна гэдэг яг тэгдэг ойлгож авч байгаа юм шүү дээ тий. Тэгээд ер нь нутаг орондоо ер нь 5 жил ирээгүй гэж штэ. 5 жил ирээгүй эмээтэйгээ уулзаад эмээгийн сэтгэл ер нь нулимстай хүлээж авсан ямар яаж хүлээж авсан юм бэ? Би эмээ дээрээ ирээд үнсүүлэхээр л гоё байдэ. Тэгэл үнсүүлчихэл миний одоо хамаг хямар одоо бүх юм ингээд сэрэгж ийн гэж боддог байхгүй. Би ч одоо тэгэл одоо манай эмээ чинь 85 настай тэгэл эмээ дээрээ ингээд үнсүүлчихээр ингээд нэг гоё болчтой байхгүй. Тэгээд бас явхаас өмнө нэг үнсүүлчээ тэгээд одоо буцаад Америкта очихдоо би шал өөр хүн болоо те. Ер нь л ингээл гадагшаа явах болгондоо би өөр хүн болчоод ирнэ, өөр хүн болчоод ирнэ л гэж би дотроо боддог. Тэгээ одоо л очихдоо би бүр хамгийн сайнаар очино гэж бодож байгаа. Хамгийн одоо тий жинхэнэ сахилгуудтай. Нэг тэгээд ярьдаг уу ер нь гэр бүлийнхэнтэйгээ бэлтгэлийн юугаар бас хордог уу? Тэгэл 10 цаг гэл багш утсаа руу хураагаад авчдаг байхгүй. Воли чи одоо онд гэл шууд хураагаа авчин. Тэгээд нэг өглөө нь утсаа аваад тэгэл гэрийнхэнтэйгээ ярьж штэ. Би ч бас өмнө бас Many Robles гэдэг нэг тасгалжуулагчтай ажиллаж исэн байхгүй. Тэгээд тасгалжуулагчаа болоод тэгээ Волитой ажилласан. Тэгээ Волитой айгүй нэг юм ах шиг байдаг байхгүй. Яг нэг юм яг хажуудалд харж гэсэн үг тий. За характерч тэр би бас багшиндаа амьдардаг. Тэгэл ер нь амар гоё яг ах шиг л ихтэй бас шууд чамайг энийг шав болгоё гэж бас болгохгүй бах тийм. Ямар нэгэн өөрийн чинь давуу тал их бас харсан байх гэж бодож шүү дээ. Тэ хэр аргийн одоо айгүй лаг бокс ч одоо воли дээр очиж чаддаг байхгүй. Би клубтэр нь очиод нэг Ryan Garcia гээд 10 сая дагагчтай нэг одын яг нүдэн дээр нь хавруу нуглаасцсан байхгүй. Тэгэл эзэн дэж надад хамтарч ажиллах гэсэн би тгийгсэн. Тэгэл гар нийлээд амар гоё ажилласан дөө. Ер нь тэгэл яг нэг ах шиг л үйдэ. Одоо тэ яг нэг төрсөн дүүтэйгээ одоо тэ ингээ ярьж байгаа юм шиг загнах үедээ амар загна. Тэгэл гомдгордөө гомдоол тэгэл ер нь тэгэл би чинь тэгэл яг жингээ асчаараа бас хил мэл орно штэ би чинь хаста 5 минут ингээ алхууллаа би ч одоо яг одоо амарч явах үед нь чи жингээ асчаараа амар англиар ярьд юм байл л гэдлээ. Одоо нэр хэл чинь хэр сайжирч байна. Хэл бол айгүй чухал хэлбүүд тий. Одоо багшийнхаа бол юу яриад байгааг нь ойлгоод бас өөрөө бас ингээ ярих гэхээр бас англи хэлээр айгүй хажуудад гэхдээ орчуулагчтай байдгүй. Үгүй ер нь орчуулагчийн шаардлагагүй. Ер нь бол юу яриад байгааг нь ойлгодог болсон байхгүй. Яг л нөгөө би мэрэгжлийн онцлогоор л ойлгоод байгаа шүү. Тий боксынх нь хэллэгүүдийг бол бүгдийг нь ойлгож байгаа тий. Бусд одоо юу яриад байгаа юм тэгэл мэдээгүй юм шиг л хэлдэг шүү дээ. Хаяа ганцхан цай. Үндсэн юм ал цай их юм чухал тий. Яас нэг зүйл асуу гэж бодоод байна. Ер нь бол хүмүүс ер нь сургамж болох үүднээс ер нь асууж байгаа шүү. Чигчээ багаас хөөгцөг дараах тэр цаг үе ер нь ямар байсан бэ? Яаж даван тулсан бэ? Надад ингээд амар том асуу. Шигшээ багаас ингээд хөөгдөж гарч одоо бүр ингээд бүх юм байхгүй болсон юм шиг санагдсан байхгүй тий. Миний хүсэл мөрөөдөл ингээд бүгдөө ингээд хаягдсан юм шиг заа. Одоо зүгээр хамаагүй гэд ингэсэн бодцсон явчихсан. 20 настайд бол ер нь нэлийн дөрөнгөө байсан тий. Ер нь л тэгэл би чи шигшээ багаас хөгдөөд за атман болъё гэж боддог л шүү дээ. За шигшээ багаас намаа хөгдөө би чинь жил одоо гарan яг ингээл юм ажил хийж үзээл би тэгэл явж исэн байхгүй. Тэгээд тэр үедээ ер нь л хүн зохиод л идэвсэн. Ер нь л асуудалд орчихгүй л идэвсэн. Тэгэл хүн тэгээд дээрлэх нь тэгэл дээрлэнгүүд нь тэгэл яг нөгөө нэг чадвараараа ганцхан л нууцж байгаа юм чинь. Тэгэл ер нь тэгэл нэг цагдаа магдаа дээр ингээл очиод цагдаа үүсэхэл яаж азар одоо тэ бүр ингээд асуудалд ороод бүр ингээд шоронд ингээд орчихгүй юм гэж боддог хгүй. Тэгээ манай ах тэгж хэлжсэн байхгүй. Би манай айгу одоо элбэг сайхан ингээд ах байдаг хгүй. Ер нь нилээ бас юм натман одоо тэ миний хувьд бол яг одоо энэ ах шиг л болно гэж боддог. Ахаа би тань шиг атман болмоор байна гэд. Би чи одоо тэгэл яг алдаал ингээд явж явах чинь тэр ах л одоо наваа гэдэг дэмжижсэн байхгүй. Одоо санхүүгээр ч юм уу. Тэгэл би ахаа тань шиг болмоор байна гэл тэ ингээл зодоо хийж байгаа латман болчтой ухааны юм ботцсон. Тэгэхэд л одоо тэр ах хэлжсэн байхгүй. Зэндээ чи атман болж болно, чи шоронд орно гэд надад хэлжсэн байхгүй. Чи тэгсэн дор ийм гоё авьяастай ахын доо буцаж эргэж ирээд наад бол та хэн болох үзүүлээд өгөөч ахын доо гэж хэлж байна. Тэгэл за нэрэж тийм үү гэл. Тэгээ эргээ би бокстаа бас орж исэн байхгүй.
Тэгээд төрмгийн ууртай байсан. Тэгээд одоо бол тэг хинч наа ингээл зогсон ер нь л гар явахгүй те. Тэгээд эн чинь нугас 20-той болчихж байгаа юм чинь. Миний гар чинь одоо тэг хүн аваа зогсон. Би ер нь бол нэг асуудалд орж ирсэн байхгүй. Ер нь нэгч биш нилээд хэд. Тэгэл зохингууд нэг рефлексээр гаргаал зогсчихж байгаа юм чинь. Тэгэл нөгөө ах чинь ингээл садрал гээл чи хүн алчлаа гээл те. Тэгэл тэр ах азар гайг болж таарал. За би эргэж ирэх хэвээр. Би өөрийнхөө хамгийн чаддаг, хамгийн дуртай зүйлээ л одоо энэ бол миний бокс бол миний хамгийн дуртай зүйл. Тэгэл энэ дээрээ би эргэж ирж чадна гээл тэгэл эргээд боксо тоглол ихсэн тэгэл зүйлийг ингээд өөртөө одоо суулгасан л гэх юм да тэгэл. Гэрийн ер нь хань гэдэг чинь айгүй чухал. Хүсэл мөрөөдөл чи ард хань чин хэрвээ буруу байх юм бол өдөө хүртэл амжилт чи хүрэхгүй байх ч бодоод. Ер нь ханыхын тухай яриач манай эхнэр одоо бит хоёр чинь бүр бэлтгэл ангиас нэгдүгээр одоо цуг одоо нэг ангид байсан. Тэгээд миний арыг бол бас ингээл асуудалгүй одоо хоёр охины минь бас ингээл аюу сайн хардаг. Тэгэл би бол тэгэл яг хүсэл мөрөөдлөө дагаал ингээл шууд дандаа бэлтгэл тэгэл сайхан ардталтай санаа зовх. арыг санаас авахгүй гэдэг чинь бэлтгэл чинь бас сэтгэл зүгээрээ гоё арчин гэсэн үг шүү дээ. Нөлөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд миний арыг бол яг ингээл хатгадаг дөө. Асуудал ахгүй. Тэгээд дээр нь хоёр охины чинь сэтгэл зүй хайр халамж бас тэрний амжилтанд бас нөлөөлсөн байх гэж би бодож байна. Нөлөөлдөг байх уу? Тэгэл Монголдо ер нь ийм том тэмцээн өмнөх тамирчдаас ер нь болдгийм үү? Анхны тэмцээн байсан уу санийх? анхных. Тэгээ Би цирк биш үү? Цирк ингээд битүүд бүрдсэн. Би бүр амар гоё баярлсан. Би өөртөө үнэхээр баярлсан. Тэгэл ингээл яг ингээд нэг амар гоё ингээд дотроо бодож исэн одоо бүгд наад дэмжиж байгаа. Би заавал ялах хэвээр гэл ингээл амар гоё өөртөө бүр ингээл бүр энерги нь хүртэл надад ингээд шингэж байгаа юм шиг тэгээ амар гоё ирч хүчтэй ерөөсөө ингээл би чаднаа гэл амар гоё гарч ирсэн. Ерөөсөө тэр мэдрэмж харсан бүгд дүүрсэн надад үнэхээр гоё байсан. Тэгэл тэр дэмжиж байгаа уур амьсгал нь тэгэл за би тэгээ миний нөгөө 3 дээр нөгөө гар бицэрсэн. Тэгээ зогтсон ингээд амар өвдөд байхгүй ингээд янгнаал гэтэл би нөгөө нэг яг нөгөө урд хажуу би яг нэг сар тавтцсан. Тэрийгээл би заавал хийж коин гэлсэн. Өвдсөн ч гэсэн цохоолсон. Тэгэл бас тэгэл зогсороо бол. Таны ер нь авраг авсан бүс ямар бүс байсан бэ? Хойд Америкийн бүс байхгүй WBA-ийн бүс. Тэгээд Крис Майерс гэ WBA-ийн одоо айгүй том шүүгч. Одоо энэ тэмцээнийг хийх одоо тэр одоо шинэ бүсийг бас хацар тал дээр нь бас ингээд Монголд ингээ өөрөө ирсэн. Тэгээд хамгийн гол одоо ногоон гэрэл өгсөн хүн манай промотер байхгүй. Дибила одоо промотер одоо за Чина тэмцээнэ одоо зохиож олно гингүүд нэ Крис Майерс ингээ зохиож өгч байгаа байхгүй. Яг олон хүмүүс надад ингээ тусалсан. Тэгээд хамгийн том дэмжлэг үзүүлсэн одоо хотын дарга Нямбатар дарга одоо яг энэ тэмцээнийг одоо Монгол тамирчдыг одоо бас ингээд санхүүгээр ингээд дэмжиж эн чинь бас бараг тэрбум төгрөгний төсөвтэй тэмцээн болсон байхгүй. Тэгэл одоо яг ингээд баланса барайл ингээд таарсан. Тэгээд хамгийн том одоо дэмжлэг өгсөн нь болохоор энэ ийм дэмжлэгүүд байхгүй бол бас спорт хөгжих нь бас хэцүү болж байна. Тэгэл би энэ тэмцээнийг одоо яг хийх гээл бүр ингээд фейлт гээд айгүй хэцүү болоод ирэнгүүт нь за би одоо хотын даргаасаа тусламж гуяа гэд би орсон. Тэгэл ашгүй боломжтой болж таарж байгаа байхгүй. Тэгэл ер нь тэгэл тэхгүй бол болохгүй байхгүй. Бас хэцүү тий. Бас олон спонсорууд одоо Капитрон банк одоо Капитрон банк, Имарт гэл ер нь ингээл босгоол тэгэл бас ингээл дутаад бас тэгээ бас амжилттай зохион байгуулж байгаа ч гэдэг. Одоо дараа чинь тэмцээнд бол спонсор бол хангалттай болдог байх ч бодож шүү дээ. Дараа асар том эхлэл шүү дээ. Эхлээд аливаа юмны эхлээд хамгийн хэцүү гэдэг шүү дээ. Дараагийн тэмцээнүүд дээр бас одоо Монгол тамирчдыгаа дэмжиж бас нэг юм одоо ер нь мэрэгжлийн боксыг ингээд дэмжиж дэлхийд бас энэ хүүхдүүдийг бас ингээд гаргаад өгөх спонсорууд бас гарч ирээсэй гэж бодож байна. Ялангуяа тэгэл витамины мөнгө бас ингээд байр хоолны мөнгө ер нь бол амар хэрэгтэй. Тэгээд тэр хүний сэтгэл зүй байр хоолнд хэрвээ сэтгэл зүй мөнгө төгрөг хөрөх байх юм бол яаж бэлтгэлтэй гэх үү те. Тийм шүү дээ. Тэгэл ажил хийн шүү дээ. Ажил хийн, хар ажил хийгээд бас хэцүү те. Тий би Америкт байж байгаа би Австралид очсон байхгүй. Австралид очиод би нэг 7 хоног ажил хийж үзсэн. Тэгээд тэр чинь өдрийн нэг $350 байсан байхгүй. Тэгээд $350 өдөрт ч тийм. Тэгээд би нэг 7 хоногоор цалин авч үзсэн байхгүй. Тэгээд
яаж байгаа би ч нөө ажил хийж үзэж байгаагүй хамгийн хүнд ажилтаа энэ очсон. Тэгэл ажил хийж үзлээ. Тэгэл шууд өглөө нь өөрийн дөрөөс босоод өдрийн баг 3 4 хүртэл ингээд ажилдаг. Одоо төмөр дээр ингээд амртуур ингээд загиндаг ажлыг ингээд анх удаа хийж үзэж байгаа. Тэгэл төмөр үргэл ёо. Тэгэл би одоо аав ээж ах нарыгаа те одоо энэ гадаад явсан одоо гадаад явж ажил хийдэг энэ хүмүүсүүдийг би ойлгосон нэр. Ямар амар хэцүү, ямар амар одоо хүнд хөдөлмөр хийгээд одоо тэр мөнгийг авдсан бэ те. Тэгэл нэг 7 хоногийнхаа цалинг аваад үрэх гээд гэсэн чинь үрч чаддаг. Үрч чадахгүй юм чи яагаад нэг бүр би яаж өглөө болгон 4 цагт бослоо. Яаж би ингэлээ. Би энэ мөнгөд хайрын цагтаад байж тээ. Чадахгүй мэдлээ. Тэгээд би шууд өгөөл ихчтэй өгөөл за би бол ингэж бол амьдрах хүн биш юм. Би өөрийнхөө хүсэж байгаа. Хүсэл мөрөөдөл минь надад байгаа. Тэгээд би боксоо тоглоод, эрэг тоглоод хятад шууд Австралиас хятад яваад тэгээд нэг клуб дээр очиж бидэг даахгүй. Энэ хятадынхаа нэг номерыг надтай толдвол би бол одоо Монгол улсын нэг номер надтай толдуулсан. Чи хийм ингээл. Тэгээ бүх одоо клубүүдийн нэг номеруудыг надтай ингээд спарринг хийлгэж байгаа хгүй. Бүгдийг ганцхан цохож умаагаал. Тэгээд та надад итгэж гин үү зүгээр хятадынхаа нэг номертэй тоглуулаад таа гэхэд. Тэгсэн чинь нөгөө тасгалжуулагч хүмүүстэй ярьсаар байгаад нэг сарын дараа нэг тэмцээн болж таардаг хгүй. Тэгээд 10 хожиж нэг ч хожигдаагүй нэг Лүнсэн Лиу гэдэг нэг тамирчин байдаг хгүй. Тэр тамирчинтай наваад толсон. Би чинь нэг 8-0 мөл байсан хаа. Тэр нэг 10-0. Тэгээд би чинь тийч бас бэлтгэл нэг сарын дотор бас ингээл хаа зулгааж байгаад нэг юм арайгч юм жиндээ орж байгаа хгүй. Тэгээ 10 раунд бит хоёр WBA-ийн Азийн бүсний төлөө. Тэгээд хоорондоо зодтолдог хгүй. Тэгээд 10 раундтай бут үзсэн. Амар хэцүүсэн. Йоо тэрийг ялах гэж бас л. Тэгээ 3 дугаар раунд дээр миний бүр царай бүр цав болсон. Тэгээд хэрвээ тэр тамирчинд хожигдсон бол ер нь бол миний карьер шууд дуусаа. Айгуу тийм шууд ингээд 8-0 мөлж болох байсан. Тэгээд би чи нөгөө нэг дебилатай гэрээ хийсэн байсан шүү дээ. Тэгээд гэрээ хийсэн. Тэгээд гэрээнээс гадна тоглолт хийлээ гээд бөө над дээр торуул моруул орж ирээ. Бүр баларх байсан байхгүй. Тэгсэн чинь би 8 дээр очиж би энийг бодсон. За би энийг заавал хожих хэрэгтэй. Яагаад тэгэхээр би энэ бол хятад хүн. Би хожих хэрэгтэй. Би заавал ялах хэрэгтэй. Тэгээд би өөрийнхөө карьерийг дуусгахын тулд тэгэл нэг аргыг нь олцсон юм аа. Нэг аргыг нь олцсон. Тэр ял амар ажиллагаатай ингээл яваал идэг тамирчин. Гэтэ хүчгүй. Тэгэл ер нь бол ингээл ажиллаа л идэг зэн. Тэгэл нэг аргыг нь олцсон. Тэгэл тэрүүгээрээ 10 раунд монцоор хожицсон байхгүй. Тэгэл хожоод бүс авсан чинь дебила над руу залгаал. Чи яг одоо буцаад Америкт ирэх хэрэгтэй байна. Чи надтай гэрээтэй байж яагаад өөр газар ингэ тоглосон юм бэ? За яах вэ? Чав нэг боломж олгоё. Чи одоо буцаад Америкт ирэх хэрэг байна. Амжилт чинь. Та надад билет гис аваад өгөө би очлоо гэн. Тэгэл тэгээ буцаж очиод 2 удаа нүдэн дээр нь 2 лаг гарыг зодож өгөөл. Тэгэл за одоо ингээд одоо тэгээд саяны тоглолтыг ингээд ногоон гэрлэн өгч байгаа байхгүй. Тэгэл одоо дэлхийд топ 12-д орсон байна. Одоо ерөнхийдөө нэг жоохон цаг хугацаа байна. Одоо яг дэлхийн 1 номер болох. Дэлхийн аваргын төлөө тоглох одоо энэ боломж. Аюу тэгээд топ аврага болоод дээр нь пэйж хуудас дагагчны чинь тоо бас өндөр байх. Тэр шаардлага марлага бас нөлөөлнө те. Тэгэл тэрийг чинь бас хараа шүү дээ. Одоо энэ Монголын тамирчин одоо хэр одоо монголчууд нь хэр дэмждэг юм те. Ер нь одоо хэр үзэлттэй байдгийг тэрийг нь эднэр гадныхан бол амар сайн анхаарч хардсан юм лээ. Нутгийнхын зон болгонд арангажуудаа уриалахад яг би энэ Цэндбаатарын пэйж хуудсыг яг ингээд мэдээллийн доорн тавьчих. Тэгээ та бүхэн маань ороод дэмжиж тэгээ гадаад хэлтэй мундаг залуус маань хүртэл доор англиар комент бичээд гоё сэтгэлээ үлдээгээрэй гэж уриалж байна. За тэгэхээр нутгийнхын залуустад зориулж юу гэж зөвлөмөр байна. Одоо яг залуучуудаа хандаж хэлээд спортоор хичээллээд тий гоё том өрөөдөлтэй болоод одоо жудаан ч юм уу, жүлөөдөн ч юм уу, тий сагсан ч юм уу. Ер нь спорт гэдэг бол үнэхээр гайхамшиг шүү. Тий ямар нэгэн хорноос хол, ямар нэгэн одоо тий нэг хийцгүй байжснаас спортоор хичээллээд яг ингээ хөсөө гаргана гэдэг чинь одоо ер нь бие байнгын хэрүүл байлгаж гэсэн үг шүү дээ. Тэгээ спорттоо ерөнхийдөө амьдралаа гоё хослуулад ингээд амьдрах юм бол үнэхээр спорт бол ер нь дээд шүү л гэж одоо хэлдэг. Сэтгэл зүйн нөлөөлж байгаа. Тэр хүний сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Бас спорт одоо тий
энэ спортын одоо клубүүдээ сайхан ингээд дэмжиж бас ингээд тамирчдыгаа бас ингээд дэмжээсэй гэж бас хүсэж байна. Бас арангаа бас ингээд гарч ирж байгаа бас одоо залуу тамирчдыг бас ингээд ер нь бол дэмжээсэй гэж бас хүсэж байна. Өөрөө чи өдөр амжилт өдөө хүртэл амжилтаас ч нутаг орноос дэмжлэг ер нь хэр ирдэг вэ? Манай Чулуутын нутгийн зүг л наваа дэмждэг. Манай гавьяатын найран дээр бас ингээд цуглуулаад бас хэдэн нөгөр өгсөн. Тэгэл тэр надад ингээд уран боллоо ямар гоё юм бэ наваагаас те. Тэгээд уран өглөг байх уу? Ер нь бол тамирчин хүний чинь хардталт нь одоо те одоо ямар нэгэн одоо үйл ажиллагаа эрхэлдэг одоо хүн байхгүй бол тэр витамины мөнгөний өгөхгүй бол те одоо нэг одоо те бид нар ч бас хэрэглээ өндөр шүү дээ. Нэг боксинг биелэж чинь тэгэхээр 200 сая төгрөг те тэр нэг 2 3 сар болол задарчдаг. Тэгэл ахаал ажил хийгээд одоо тамирчин байх хугацаанд хажуугаар нь ажил хийн гэдэг чинь аюу хэцүү байхгүй. Харин тэр хугацаанд бэлтгэл нь чухал байхгүй тий. Одоо дүүнер гээд одоо тий Монголоо одоо нутаг орноосоо гарч ирсэн одоо дүүнер шүү дээ залуучууд ялангуяа тэр амжилт гаргаж байгаа залуучуудыг нутаг орноос нь сайн дэмжээрэй л гэж одоо яг ингээ ард нь ингээ байдаг хүнтэй байж ижил одоо тэр хүүхэд одоо амжилтанд хүрэх тэр эдийн дэмжлэг чухал шүү. Тий айгу хурдан хүрнэ гэсэн үг байхгүй. Айгу зүгээр ингээ үлгэр жишээллээ тий. За дүүмэн ганцхан бэлтгэлээ хийгээ загнаад болохгүй бол тий ингээд бас ингээд нэг шанаа өгөх хэрэг уусаа байх хэрэгтэй гэж боддیں۔ Тэгээд тэр дүү чинь өөрөө ухаантай байж тэр одоо ахныхаа нэг шанааг ойлгох хэрэгтэй. Надад одоо юм хэлж байгаа ах шүү гэдгийг нь ойлгох хэрэгтэй гэж боддог байхгүй. Зөв бурууг нь хэлэх хүнэл хэрэгтэй. Тий, зөв бурууг нь яг амар сайн ойлгуулах юм ах нь байх хэрэгтэй. Тэгэхээр гэр бүлийн чинь яг ингээд яг энэ салбар руу ороход гэр бүлийн чинь нөлөөлөлд хамгийн их дэмжсэн хүн чинь хэм бэ? Тэгэл бүгдөө л дэмжсэн. Бүгдөө дэмжсэн. Тий. Ээж спортоос айж сандарсан хүмүүс байхгүй. Эхлээд наваа бойл хийжсэн. Манай ээж эхлээд бойл хийжсэн. За чи бокс бол би бүр нүдээ ийм болтол цохиулаад тэгээ ороод ирсэн чи одоо боксоо бойлмаа л гэл. Үгүй би наваа ийм болгосон хүний би өөрийн ийм болгоно гэл. Тэгэл эргээл бэлтгэлээ хийгэлсэн. Тэгэл одоо бол манай ээж чи одоо миний улаан пенштэй. За миний хүү одоо энэ хаал моолоо ингэж тэгэж идгээл аль болохоор ирүүл хоол өгөөл те бууз муузны кола молоны хаяа бариад христан нэрэ болохгүй штэ нэрэ гэл бүгд сайхан гоё дэмждэг юм шүү дээ те. Аав чинь болохоор яаж дэмжиж чинь? Аав бол тэгэл айгүй сайн фанат штэ. Миний захыг мушаал байж идэг. Би тэгэл ялчингуудаа авар орчаал ингүүд өөдөөс ингээл баярсан энерги надад айгүй хүрдэг тэгээд. Саяны том тэмцээн дээр бол бүгд байсан байх те. Сая бол бүгд байсан. Тэгэл аав ээжигээ бас баярлуулаад те. Одоо миний аав штэ тий. Би аавынхаа одоо рингэн дээр гарахад аавынхаа нэрийг ихлээр дууддаг байхгүй тий. Эрдэнэбатын Цэндбаатар гэж гардаг байхгүй. Тэгээ аавынхаа бас нэрийг ингээд бас ингээд бүгдэнд нь ингээд таниулна гэдэг чинь тамирчин хүний хувьд бол айгүй гоё. Тэгэл авраг болоод зогсож байгаад бүр Эрдэнэбатын Цэндбаатар гэл одоо тий алтан медаль ингээд авлаа гэл ингэдэг чинь аавынхаа бас ингээд ачиг бас ингээд хариулаа явж байгаа бас айгүй баярлалаа. Тэгээс наваг бас төрүүлсэн аав ээжтэй маш их хайртай шүлээд гэж хэлээ да нэмэр. Тэгээ тамирчин хүний үнц нь ер нь юундаа байна? Тэгэл тамирчин хүний үнц нь гэвэл эх орныхоо нэрийг тий дэлхийд л одоо бандуулах гэж би боддог байхгүй тий. Олонтой бүр ингээл яг авраг болоод яг төрийнхөө талбай гараал ингээл тий бүгд нь одоо 2 номер одоо тэгэл ингээл 3 номер ингээл байгаа шүү дээ. Яг дэлхийд ингээд зодтолтол яг төрийнхөө талбайг ингээд дээшээ мандуулаад төрийнхөө дуулалыг сонсох яг тэр мөчл хамгийн чухал одоо хамгийн одоо тийм гоё мэдрэмж واخгүй. Яг тэрний төлөө л ерөөсөө ингээд төрийнхөө дуулалыг дэлхийд одоо ингэж цуураатуулж ингээд бүгдэнд нь одоо сонсуулахыг л одоо хүсдэг. Одоо төрийн талбай бол манай төрийн талбай одоо нэгтэн байна гэдэг одоо энэ л ер нь ганц зорилго нь үнц нь гэж юу те. Тий, үнц энтэй. Тэгэхгүй одоо дэлхийн топ 12 гэж штэ. Эн чинь бүр Монголд юу 12-т хэн орж ийн гэд Монгол гэхэр чинь мэдээж эн чинь бүгд бүтэ Монголын нэр хүнд бас явж байгаа штэ. Тэгэл байх уу. Дэлхийн топ 12 гэдэг чинь бас тийм амар зүйл бол биш үү л гэдэг те. Тэгэл одоо дэлхийн бүх лагуудтай зодтолтод одоо бэлэн болсон байна. Тэгэхээр тэр болтол нэлээд сайн хичээх хэрэгтэй. Тэгэл одоо яг 5 сараас ахуулаад намайг бүр шал өөр бүр сайн болцсон байхыг одоо бүгд хараасаа гэж хүсэж байна. Би өөрийгөө ч гэсэн харуулна.
Төгөрнөөсөө ирж хүч чадсан. Одоо бол зүгээр жинхэнэ. Энээсээ илүү гоё хүчтэй бол Сайхан бууз цаагүй юм байна да. Сайхан бууз идлээ. Эмээдээ өмцүүлээ ирж хүч авлаа. Тий. Тэгэл одоо хамгийн сүүлийн тулаан дээр нөгөө тасалжуулагч нөгөө даавгаа шидэж та цагаан даавгаа. саяны өрсөлдөгч бол Яагаад ч гэж шиддэг юм. нэлээ хохирол авсан баха. Тийм үү. Тий. Миний гар бяцарна гэдэг чинь тэр чинь одоо баруун талынх нь тэгээ би чи одоо зүүн талынх нь нэлээ юм юутай байсан. Тэгээд саяны өрсөлдөгч чинь Монголоос Туркэд очиод 7 хоног эмнэлэг хөвцсөн мөлий. Тэгээд буцсан байгаа байхгүй. Тэгээд надраас гомдлоод олон юм ярьж илээ. Би ингээ Монголд би ингээд өөрийнхөө тулаанаа гаргаж чадаагүй. Чи Мексик төрөөд Мексикт хоёул үзээгээд ингээд дуудлаа. Болно л гэсэн би одоо дахиад би чамаа сая зодсон юм чи би чамаа ахаач очиж наад чи очиж би чамаа зодож чадна. Чи миний бүх асуудлуудыг одоо очиод зодуулах тийзний мөнгөө одоо над дөх мөнгөө бэлдээ хийж байгаараа гэж хэлсэн. Тэгэхээр тасалжуулагч бас олж харсан. Тамирчнаа бас бодсон юм ба шүү дээ. Тухайд бол эрүүл мэнд нь бол айгүй одоо тий цаашдаа одоо нэг раунд тэсгүй гэдэг чинь тэр багш нь бол айгүй зөв харсан байхгүй. Урт хугацаанд бас юмыг хараад шүү дээ. Унцгаал тэгэл өөрөө тэсэл яваад байгаа байхгүй тий. Тэр багшийн альчуу шийддэг нь бол багш үнэ одоо хийх ёстой юм байхгүй. Эсвэл нэг зохилтоор карьер нь дуусчих магадгүй шүү дээ. Тий. Хүн цогцолтонд ороод эрүүл мэндийн асуудалд орох магадлал. Цонхон хаарна гэж байдаг байхгүй. Одоо боксчдод дунд одоо цонхон хаарна гэдэг чинь. Ирүүндээ нэг хүрсэн бол унаад идэх байхгүй. Бүр өөрийн бүр ингээд ухаан мэдрэлгүй болчдөг. Бүр одоо нэг одоо ирүүндээ цохиулаад тав гээл цохиуснаа мэдэхгүй. Тэгсэн мөртлөө ингээд унцдаг. Тийм болчдөг тийм байдаг. Тэр утгаараа тасчууд гаднаас нь ажиглагдсан. Хамгийн чухал айгүй зөв үедээ зөв альчураа шийдсэн л болов гэж бодсон. Ер нь бол өөрөө ч тэр өсөлтөгч хэр хүнд өсөлтөгч байсан. Гайгүй байсан. Тэ би нэг 3 дээр нэг ирүүндээ нэг далдаж ингэж очиж жагаад нэг сүхүүлээд тэгэхэд манс гээл авч байгаа байхгүй 3 секунд. За айгүй нэгт үзэхгүй бол гинт юм хийд юм л. Гинт бас нэг давцсан юм бас хийж штэ. Тэгээд за энэтэй бол нэгт үзэх юм байна. Тэгэл Мексикт чи ингээл яваал идэх байхгүй. Ерөөсө хажлаа л. Тэгэл ерөөсө цохилт айгүй сайн даана. Надад нэг юм мэдрэгдсэн тий. Тэр бүсийг л авах гэдэг нь мэдрэгдэжсэн. Тэр бүсийг хэрвээ ингээд одоо хожоод тэр бүсийг ингээд авсан бол өнөөдөр тий наваа дэвслэх нэг дэвсэлж л байгаа. Айгүй хэцүү одоо бас юу байхгүй. Тэгээ өөрөө би дараа нь тоглолтын дараа би уулзсан байхгүй. Чи зүгээр үү гэд ингээд нэг орчуулагчаар нь дамжуулж чи зүгээр үү ингээд Монгол дээр надтай тулцсан тэгээд чи зүгээр үстэй гэдгсэн чи энд чи ингээд миний амьдралдаа тулж исэн хамгийн хүчтэй тамирчин байлаа. Гэхдээ би мөнгөний төлөө би бол ирээгүй. Би хэрвээ ингээд энэ бүсийг чинь би ингээд аваад би чам ингээд ялаад би энэ бүсийг аваад би Мексикт очсон бол би зүгээр Мексикт тий миний амьдрал зүгээр аим шийдэгдэг гэсэн гэж байгаа байхгүй. Айгүй олон хүмүүс намайг хүлээж исэн. Тэгээд хэрвээ чи миний дотор бол амар хэцүү байна. Тэгээд хэрвээ чи өнөөдөр хожигдсон бол надаас илүү хэцүү байдалд ингээд орох байсан баг. Тэгээд тий. Үнэхээр би чамайг хожихж ирсэн шүү. Энэ бүс надад бол маш хэрэгтэй байсан гэж. 5 сарын тоглолт надад бас хэрэгтэй байсан. Тэгэл бас миний дотор амар хэцүү нэ уйлаа л хэлсэн. Тэгэл өөрөө тэгээ яах ч одоо том дуурсан тий. Одоо би ингээд бокс заан маань гэж ирээл тэгэж болохгүй л дээ. Бидний чинь зүгээр нөгөө маркетинг юм болов гэж бодчих тухай. Үгүй. Яг өөрийнх нь одоо тий бас өөрөө бас эмоцтой, өөрөө бас нэг юм гаргаад байгаа байхгүй тий. Тэгэхээр нэг маркетинг хийгээд байна да гэж бодоод тухайн үед бол маркетинг хүчтэй явж байна да гэж ойлгосон. Тэгэхээр тухайн үе характер яг л бодит характер нь харагддаг юм шүү дээ. Өөрөө ч гэсэн том нөгөө өмнөх тулаанд Цэнтбаатар шинэ илүү. Шинэдэг тулаан дээр нэрээ ялд байгуулсан тухайн үед бас ямар мэдрэмж авч ирсэн. Хүчтэй байсан уу Монгол хүнтэйгээ тулдах? Хүчтэй байлг явах те. Монголчууд би ингээд гадаадуудтай зодтолцсноос монголчууд нь илүү хүчтэй байдаг байхгүй. Монголын тамирчид бол айгүй хүчтэй, айгүй залтай. Тэгэл яг ингээд нэг тактикаа шууд өөрчлөөл те. Яаж энэ хүнийг одоо ингээд хоорондоо ингээд санаа орлуулах нь айгүй хэцүү. Тэгээ бид нар чинь нөгөө хоорондоо бие биенийхээ тоглолтыг мэддэг болохоор бас хэцүү болж байна. Бүр илүү тактик шаардлагатай болчиход байгаа шүү дээ. Тэгээд гадаадынхантай зодтолцсноос
үгүй монголчуудаа золж ирсэн гадаадынхантай зодтолсон надад Амрах санагдаж байна. тий амар үгүй. Өөрийн чинь хувьд бол Монголын хамгийн том тулаанчдыг нэрлэх гэвэл хэн багтах вэ? Одоо бол хамгийн ер нь бол хамгийн шилдэг нь би төгс цогтахыг л гэж боддгийг дотроо. Тэгэл Бадраа ах байна, Сэрэг ах байна, ер нь Атгамдлаа ах байна тий. Тэгэл Мөнх Эрдэнэ ах байна. Ер нь зөндөө шүү. Тэгэл Лавга ах байна. Лавга ах ч одоо WBA-ийн дэлхийн аварга болж байсан шүү дээ. Өөрөө тэгээд айгүй мундаг. Тэгээд олон боксчд байна. Тэгээд Үр Түм ах байна тий. Бас ингээд ер нь л бас бүгдөө лаг шүү дээ. Одоо бүгдөө л лаг. Тэгээд тэд нар чинь тодорхой хэмжээний хүч хөдөлмөрөө гаргаад тодорхой хэмжээний хичээж агаад тэд нартай нөгөө нэг юмнуудаа одоо хийдгээ хийсэн хүмүүс байхгүй. Тэ. Өдий хүртэл ингэ туулсан мэдрэмж ба шүү дээ. Мэдрэмж хүсэд мөрөөдөл асар их байгаа ах. Ер нь энэ мөрөөдөлтөд хүрэхин тулд дахиад ер нь хэр их хичээ гэж бодож байна. Одоо миний цаашдын зорилго гэвэл за одоо тэр авч чадахгүй байгаа бүснүүдийн бүгдийг нь авахыг л хүсэж байна. Одоо WBC-ийн ч юм уу одоо WBA, IBO тэгээд IBP гэдэг одоо ийм дөрвөн бүс байдаг байхгүй. Тэр дөрвөн бүсийн дөрвөлийг нь аваад ямар нэгэн оттой одыг нь рингийн дээр хожиж өгөөл тэгэл бүр ингээд лаг болчоод ирээд тэгээд Монголдо харин одоо доороос гарч ирж байгаа дүүнэрийг айгүй зөв менежмент зөв багтай ингээд ер нь дэлхий рүү гарах зорилготой клубийнч байгуулна. Ер нь монголчууд би ингээд монголчуудын одоо ирээдүй болсон боксчин дүүнэрийг бүгднгийн хүнд ашиглуулахгүй айгүй зөв замаар одоо гарахыг л ер нь зорж байгаа. Тэгээ одоо бол би айгүй зөв менежментийн багтай зөв одоо менежертэй болсон гэж бодож байгаа. Зөвхөн ирээдүйд би өөрөө промотер болоод айгүй дүүнэрүүдийн харин чинхэн Энэ менежментийг гоё өөрөө хиймээр юм гэж шүү дээ. Өөрөө менежер нь болоод мундаг олон аваргуудыг төрүүлээсэй гэж би өрөөж байна. Тэгээд цаашдынх нь спортод нь амжилт хүсье. Заавал аварга аваад дахиж подкастт маань ороорой. Тэр үед аварга аваад ороорой гэд нэг ам гаргачих واخ. Аварга авсны дараа за тэгье да. за ингээд энэ бичлэгээр ингээд яг бүр ингээд ам авлаа. Заавал аварга аваарай. Би ч гэсэн гоё дэмжиж өгнө. За танд ч гэсэн одоо ажилтны амжилт хүсье. За тэгээ би бол хичээнэ хийдгээ хий тэгэл болоо доо.